Монгол малчин. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв. Өвөл цагаа гэж буурын ороо орж бууралж яврыг илүүрхэх ийм л нэгэн мөчөд монголчууд бид тийм ч дургүй биш л дээ. Хар туруу заснаас алтан хялган сорлоод хээр говь нутгийн өвлийн дагсарыг тосох энхэн эгшин бол сайхан л байдаг. Энэ жилийн тухайд бол бэлчээр өвсөөр тааруул болохоос бэрхийн хөндмөж өвлийн бэрхийг давах төгч юм байна. Өвлжилтийн байдалтай танилцаж малчтынхан оюун бодрлыг сонсч яваа бид цоврал нэвтрүүлгийнхээ цолбуурыг Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын зүг. Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын 3 дугаар үеийн малчин Сэрэнингийн хотноос энэ удаагийн дугаар та бүхэнд хүрч байна. За тэгэхээр Тарган тавтаа сайхан үлжиж гэнэ үү та? Сайн үлжиж байна. Таргантаа сайхан үлжиж байна. За энэ жил их тавтаа сайхан л өвөл юм да. Нам дуухан намраараа. Йоо тий энэ жил одоо намраараа налгар сайхан өвөл болж байна. Хэмээн одоо жоохон өвс жоохон дачирхан юм. Тоосоор жоохон дундуурхан юм да. Уул сайхан өвстэй жил бол энэ жил ч одоо сайхан малын амны застай. Одоо ярих байхгүй одоо сайхан өвөл болж штэ одоо. Энэ жил ч одоо мал даргагүй сайн авсан. 100 одоо бас жоохон гандуу байсан ч гэсэн намар тийшээгээ сайхан уужуутай сайхан амар болсон. Тэрийг хаач үеийнээр мал хуул маань одоо зөндөө даргагүй ч авсан шүү дээ. Бид өхөн бас нэлээд хэдэн газараар бууж мурдаж явлаа. Булган аймгийн Аршаан тентэр за Төв аймгийн ч нэлээд хэдэн сумаар орлоо зүгээр нутгаарнд явж байгаад харахад бол энэ цас бол зарим газар маш их хэмжээгээр орсон. Нягтршил нь бол одоо зүгээр хэмжээд үүсгэхэд зүгээр ерөнхий багцаагаар бол нэг 20 г см кубээс бол давсан юм шиг байна. Танаа энд бол ер нь бол өнтөө гэж хэлж болохоор ер нь л тэгэл өнтөө зудтай нутгаар явчлаа. Их сайхан л байна энэ. Тий, хар газрын халим гэж байдаг. Тэгээд доонд дэш дулаан хэвтэр гэж байдаг. Энэ жилдээ одоо яг болно гэл отор нүүдэл хийлгүй өвлжөө усантаа ингээд өвлжиж байгаа маа. Уул нь бол сайхан бас боломжтой сайхан гарсан. Энэ жил бас хангай талаар байгаа бас сайхан өвөл хүндрээд нүүл суудал улсууд их явсан. Одоо манай Баян дэрийн хойд тал эхлээд явсан. Дараагаар нь хойшоо буулган ар хангай ингээл урагшаад энэ манай говь тал руу отор нүүдлэх явсан шүү дээ. Тэгээ олон малын хөлд бас жоохон өвс маань гიშгэгдэж харагдаж байгаа нүүдлийн хөлд бас жаахан үргэж ер нь бол жаахан гიშгсэн байна. Тийм. Тэгэхээр зарим хүн бол одоо ингээ суудсан. За суусан дээр байх гээл ингээл одоо үлж хаварж анда байна. Зарим нь бол одоо ингээд нүүсэн дээр ингээд ер нь бол одоо энэ жил бол отор нүүдэл бол ихтэй жил юм л да. Дундгой аймгийн Эрдэнэ далай сайхан говаа Өвөр хангай Баян гол гэж өмнө чигийг баримжаалал нүүцгээсэн байна. Танах хөл ер нүүсэн суусна нь ер нь онох талтай баха. За тийм ээ энэ жил одоо сайхан намар энэ жил ч одоо нэг яруу тугал тоглож наадал намар ч нь бас яргуу цэцэглээл. Тэгээд гачиг энэ төр унаал бас сайхан өвөл болохын тийм шин тэмдэг юм уу л гэж би дотроо бодож ирсэн юм. Тэгээд өөрөө бас хувийн бэлтгэлээ жол базааж өвс хадлан дэжлээс авсан хар омоол цэлийн хомоол цуглуулсан. Тэгэхээр таны тухайд бол их хөдөлмөрч гэдэг нь бол бас л гаднаас нь аливаа айл одоо үүднээсээ л ингээл харагддаг л да. Энэ одоо хашаа сарвч их л одоо сайхан байгууламжтай юм. Ер нь бол их хөдөлмөрч юм байна та. Энэ маань бол уламжилж дамжиж ирсэн аав ээжийн минь багаас бил зааж өгсөн хөдөлмөрлсөн тэр өмүүллээр л одоо 60 гартал тэр өмүүллээр л яваал. Одоо өдөө хүрлээ. Энэ хаварчаа үсттэй үнсэндээ энэ дээр хаварчих уу? Энэ өвөлжөө манай. Тий. Хаварчаа. Хаварчаа болохоор энэ хүнтэй дөргөн байт. Энэ хойд арлуу. Тий. Би харахтаа бол энэ сайхан одоо хашаа зохион байгуулалтыг хараад бол мал төлөвлүүлэхэд их хайдах юм да гэж харж байна. Тийм өвлийн зохион байгуулалтаа барьсан. Энэ их л одоо манай үхрийн хашаа байна. Дотроо 3 ангилаа хийчтэй. Соо суурны засвархтай үед бол нуурын том хашаанд нь хийж байна. Тэгээ зохион байгуулалтын тухайд бол их сайхан юм байна. Өвлжөөс оровчийг сайхан барьж та дандаа өөрөө гардаж хийсэн байх. Тэгээ өөрөө хийн бас годод байгаа хүүхдүүд маань зуныхаа амралтаар хийж бас их тусдын мөгч миний одоо энэ өвлийн бэлтгэлийг бас хангалтж өгдөг юм аа. Таавал түрүү бас ярьлаа их гархаа энэ одоо бас
өв сургамлаараа тэнгэр цагаагаар шинждэг, за мал амьтнаар шинждэг янз янзын л одоо зүйл үүдэг. Энэ бол жаахан бас дундуур духан өвөл болно гэдгийг бол алсаас харж ирсэн да. Тийм ээ. Энэ бол өвөл болох нь зунаасаа л ер нь мэдэгддэг. Инжлийн хувьд бол манай хэд чинь хавар ихтэй сайхан ногоо дэлгэрч малхуу өвлөлөө бол сайхан махан тариг бол зөндөө сайхан авсан юм. Тэгээд 7-8 сард бороо татраад нэг хэсэг сүрхий гантсан. Тэгээд 9 сар ихээр 9 сард удахгүй бороо орж одоо дэлхийн маань сайхан дэлгэнэж бас гайгүй гарч мал маа сайхан таргалсан шүү дээ. Тэгэхээр энэ бас өвөлдөө жаахан ингээд бас дундуур дух идэгчтэй байх нэ гэдгийг анзаараад ер нь өвс тэжээлийг сайн базаасан байна. Тэг өвс тэжээлийг одоо намраас авахгуулаад базаасан. Жохом яаж юу базаа? За ногоон тэжээл одоо өхөр малд бол ногоон тэжээл сайн байдаг. Толгойтой. Тийм ногоон тэжээл авсан. Бог малдаан бол юм боодлын өвс мөн бас баг зэргийн ургас баг чиглээ гэсэн хадлан авсан. Сөлийн хомоол одоо 4-5 машиныг авсан. Нийтдээ бол нэг 150-д боодлын өвс нэг 2 тонн орчим гар хадлан. Нэг 3 тонн орчим сөлийн хомоол цуглуулж авсан да. Тэрийг өөрөө малаа. Хомоолыг одоо жохом яаж өгч вэ? Одоо энэ манай залуу малчид ялангуяа нэвтрүүлгээр бол за энэ ах одоо сөлийн хомоолыг жохом одоо хэрхэн өгдөг юм бол хэдий цагт өгдөг юм бол яаж өгдөг юм бол гэдэл сонирхно. Сөлийн хомоолыг чинь авахд бол 2 ангилж авдгийг. 8 сард бол нэг юм хомоол болоогүй юм жоохон малын адууны өтгч жоохон задгаа хийдэг. Тэр үедээ авч задгаагаар гатаахтаа зэрэг хэвгтэй холж өгөхтэй зэрэг тэр чинь бол яг ногооноор малд их сайн тэжээл болдог. Тэрнээс хойш намар нэг ногоо сайхан гандаа нэг сүлд сууж ирлээ гэдэг чинь тэр үеийнх нь хорголыг адууны хомоолыг цуглуулад бижээл ирдэг. Тэгтэн цуглуулад тэг хураат юм аа. Тэг тэрийг сайхан гашаанд хийж байгаа л өхөр бог малд их сайн байдаг. Адуу ч зүгээр ингээд хаяад өгчих үү? Энэ онгоцон тийж өгнө шүү дээ. Онгоцон тусаа өшөө гошуучаар өгнө. Хэвгтэй холжтой. Хэвгтэй холно дангараач өгнө. Малын ер нь нэг бүрк хамаал идчихсэн мал бол нэг цагийн үлдийг бол даа шүү дээ. Хужир шүүгийн хавар ямар байдгийг ер нь. Манайх чи хужир их орно шүү дээ. Энэчнээс чинь ерөөсөн хужир шүү бол ингээл тойрол хужир шүү байгаа. Энэчнээс чинь одоо холын аймаг сонгодод ирж хужир шүү авдаг. Манайх бол хөлөөр очиод идэж байна. Наа бас шуудаас аваар онгоц савнд хийж одоо хавар шаад ирэхтэй зэрэг мал жоохон дорож эхэлнэ шүү дээ. Тэгтээ зэрэг чинь гаднаа хужирлдээ. Энэ жил төлөх малаа яв ялгаж ангилж тавьвуу бүгд төлөв малаа ангилсан. Одоо манай энэ суу мал байгаа. Манайх энэ жил чинь төлөв малаа гоцаан бол тийм таваарлаг суваа модлогийнхоо одоо гоц тавиагүй малдаал гоц тавьсан. Модлогийнхоо хуруусан малдуу тавиагүй. Дээлжилдэг тий. Одоо инг тулгуулж байгаа шиг юм байна. Тийм. Танаа жилийн жилд ерөөсөн цусаг баг малаан бол гоцонд тавьдаг юм уу? Ер нь одоо цагт их юм хөгжөөд их сайхан болж илдээ зүгээр. Улаанбаатар хотод гэдэг юм уу байр сууцанд байгаагаас илүү амьдарч болохоор болсон ба шүү дээ. Хөдөө нутагт бол бүхэл юм байдаг болсон. Танах бол одоо энэ сайхан баашинсаа барьчихсан өвлжөө хаваржааны зохион байгуулалт бол их сайхан. Ер нь үлгэр дуурай л болохоос юм сайхан харагдаж байна да. Тийм гихан бас малчин ард түмэнд бас нэг үлгэр жишээч бас нэг арай нэг манайлч явуул гэж бодож бас нэг иймэрхүү байдалтай тогтчихсон юм аа. Сүүлийн жилүүдэд бол яг залуу малчид бол гайгүй нэмэгдэж байна. Нэг үе бол нэг малчид цөөрөөд байна л гэл ингээл нэлээд шүүмжилттэй юм байсан. Одоо бол яг мал маллах сонирхолтой залуучууд бол хөдөө бол ингээд гарч ирж байна. Энэ залуучуудад хандаад бас хэлэх үг танд баймаар байна. Өөрөөр хэлэх юм бол одоо ингийн сайхан ийм сайхан тоглох сайхан амьдарч болж байна гэдэг үнцгүүд байна. Тийм мал дагвал ам туснаа гэж 5 гушуун мал маань бол одоо их өгөөчтэй амьсгалаас усна л бүгд одоо хүний хэрэгцээнд хэрэгжилж байна шүү дээ. Тэгтээ зэрэг энэ мал дагсан хүн бол хүний амьдрал бол тэгээ доошлох гэж явах байнга л өөдрөх сайхан байна. Тэгээ 1 дугаарт 2 дугаарт
биеийн эрүүл агаарт одоо явахд ч наа сайхан байшуд. Энэ өвлийн арын шин халуун намраас л өн галаг байсан. Одоо дунд сар шувтрах алдад цастай газраан улам зузаарч бараан газраан баг зэрэг малын амны застай болж байна. Энэ нь ходог усан дээрээ хонон өнжин шухуу байгаа малчтад тун их тусыг үзүүлж байна. Гэхдээ олон мал багтах шингэхээр өвлжиж байгаа Дундгуй аймгийн Эрдэнэ далай сайхан овоо, Өвөр хангай аймгийн Баянгол зэрэг сумдын нутагт бол ахиу хэмжээний цас нэмчихвэ гэж халагламаар харагдаж байна. Учир нь өвлийн эвхээс ахуулаад өчнөө малын хөлг шивүүлсэн хөрс юу юуг дундарч харагдана. Өндөр түрээсээр өвлжиж байгаа малчдын санаа бодлыг сонсоход янз бүрийн лөнгө аястай байх юм. Сөрөг талаас нь харах юм бол өөр сумдын нутагт дотроор буунгууд малыг нь хөөж туух, тарга твэргийг нь хайлуулах үзэгдэл их л байсан бололтой. Өвлжөөний түрээс төлсөн нэг нь малаан дуртай газраа бэлчээх, ойрын худагтан услах хэрэгтэй байх жишээний ийм нэгэн явдал анзаарэгдэж л байна. Харин холын оторт яваагүйгээр дассан газрын давуу зөөлөнгээд нутагтан өвлжиж байгаа цөөн хэдэн айлаар буухад ийм нэгэн дуу зэрэг байна. Үнэхээр Сэрэнингийн шиг өвс тоос хамаг бэлтгэлэн хангалттай сайхан базаасан малчтаар буухад үнэтэй сайхан байд. Энэ л буурал малчтаан дүшиглэж эднээс үлгэр дуурайл авч буянт малаа маллаж байгаа залуус олон байна. Тухайлх юм бол хэдхэн жилийн өмнө өнөөл малжуулах төсөлд хамрагдаж мал сүрэгтэй болж түүнийг өсгөн үржүүлж буян гişиг хураалан буй залуу малчид цөөнгүй байгаа юм. Манайх чи одоо 95 онд л анх хөдөө гарсан шүү дээ. Тэрнээс хойш одоо тасралтгүй малчин боллоо. Тэгээ би бол одоо 7 хүүхэдтэй, 5 хүүхэд нь эмэгтэй, 2 эрэгтэй, одоо 6 хүүхэд нь дээд сургууль төгссөн. Бүгд одоо хотод амьдралтай ажил үйлсээ даруурыг хийж байгаа. Тэгээ одоо хамгийн бага охин маань одоо 11-р ангид. Тэгээ манайх одоо нэг туслах малчин аваад тэгэл одоо гуруулаа ажиллаа хийж байгаа. Мал гэдэг амтан бол ерөөсөө хариулжлээвэл маш сайхан ашигдсан байнгу гэдэг. Тэгээ малынхаа хүчин төлөө энэ сайхан малыг малж энэ хэдэн хүүхдэд дандаа сургууль соёлтон сургаж ихтэй сургууль төгсүүлээ. Дор бүрдээ бүгдээрээ малаа ажиллаа хийгээл битгаар малаа маллал ингээ байж байдаг. Манай хүмүүс ерөөсөө угаасаа л малчин байсан. Тэгээ цэрэгт яваал тэгэл баян дээр сумдаа жолооч хийгээл. Тэгээ хоёулаа хамт хөдөө гараал. Одоо энэ сайхан буянт малхаан хүчин төлөө амьдарч байна да. Миний бодлоор бол одоо залуучууд бол хөдөө нэг аав ээжигээ дагдаг аргагүй нэг хөдөөний малчид бол гарч ил байна. Түүнээс биш одоо бас тэр болгоно сэтгэлээ гаргаад малж чадахгүй байна. Дээд сургууль төгсөө хөгтөж байж л байна. Тэгэд ажилтай ажилгуулсал их л байна. Энэ энэ дэд өөр хувь хүний хувьд бол одоо харамсч ил явдаг. Аав ээжийнхээ энэ сайхан амьдрал дагаж явсан энэ малыг малж ивэл хүн хязгаарч газардахгүй л дээ тий. Тэгээд одоо жоохон бэлэнчлэг сэтгэлгээ төрсэн залуучууд тэгээд одоо энэ сайхан настай энэ өвд дээдсүүдийн манай уламжил биш үү? Гөгчүүдээс одоо мал харгадавчлаа суралдаг одоо яаж малж байна, яаж дагаж байна гэдэг. Одоо энэ залуучуудыг ажилгуулахаар хувьдаа харамсч явдсан шүү дээ. Таарсан нэгэндээ за миний хөвгтөд сайхан малаа малж байна. Одоо өөрсдөө хөдөлмөржил чаддаг юм бол энэ ажил бол байна. Заавал хот суурингээд авах шаардлага байхгүй шүү дээ гэдэгдэн шүү дээ. Тэгжил захиж хэлдэг. Хоёр л одоо ерөөсө хөдөө гарсан цагаас хойш цацуудтай бэрхшээлтэй их л таарч байсан. Ойрын жил бол их сайхан байна. Энэ жилийн үед бол яг застай газараа застай, засгүй газараа бас гайгүй л байна. Бид хоёрын бодлоор бол одоо бас нэг гайгүй салаамд нэг таарчих болоо та гэсэн бодолтой л байгаа. Аштайхан ч байна. Тэгээд яг адуу малаан боловшоо хоторт явуулсан зарим нь чиндэн байгаа. Тэгээ мал гэдэг ам чи адуу гэдэг амтын чи ер нь тэгээд нутаг ус бэлчээр тэгэл байгаль ямар байх нэгээр бас харж үзтiin болов гэж бодоод байгаа шүү дээ. Тий. Манайх бол одоо гар тэжил гэж одоо хомоол бэлдсэн, таан гэж байдгийг. Намар авдаг, шаргалтайгаан зэрэг таан авсан. Тэгэл үс тэжилийг бол сайн авсал гэж бодож байгаа. Одоо тэгээд өдөөд болохоор энэ үс тэжээлээр хичээд тэгээ ёс эхлэхтэйгэн зэрэг одоо тэгэл таан тэр шар суу гэж одоо нэг ундаа буцалгаад тэгээ шүүгээд шар суугаад гэжтэй. Тэрийгээр одоо малыг тэжээхтэл одоо хамгийн сайхан тэжээл болдог. Энд бэлдээ тавьсан байх тийм ээ. Тий, одоо ингээ бэлдээ тавьсан. Оройд болохоор ингээд хэвгийн өгчин хэвтэрт нөгөөл энэ тугал гэдэг амтэн чи одоо хэвдээдэг учраас одоо тэрийгээрээ бас сайхан хоололдог. Тэгээ хэвтэрт нь оруулахт нь бол оройхон шиг оруулаад өглөө одоо шээхээс өмнө гаргачихвал хөр гэдэг амтэг хэвтрээрээ байдаг учраас шээхгүй л одоо хэвтрээ алддаг. Шээ гэдэг юм бол хурч одоо хонь малтай адилхан хоргол сууддаг учраас их амархан бээрдэг. Гэдэс хээлээрээ их даардаг. Тийм амтэн байхгүй.
Монгол малчин. Ингээд бодохоор хөдөө сайхан нутагтаа мал маллаж, таатай сайхан амьдрах боломж нөхцөл цаглашгүй л ихээр байх юм. Гэвч яагаад манай залуучууд хөдөө гэхээсээ хотыг бараадах болов? Улаанбаатар хот муу муухай газар биш л дээ. Гэвч хотод сууршин ажиллаж амьдрахын жаргал зовлон хүн бүхэн л мэдэж байгаа. Ялангуяа өвлийн улиралд утаан хөнжлөө нөмрөөд эхэлбэл улсын минь нийслэл ямархан болдог билээ. Гэлээгэхтэн сүүлийн жилүүдэд мал маллах сонирхолтой залуусын тоо эрхвш нэмэгдэж байгаа. Гагцхүү тэднийг дэмжих бодлого хаанаа л өгүүлэгдэж байна. 2009-10 онд манай сумны 3-4 дэх өгөвдөд бас цууд нэлээд одоо нүүрлж мачид маань нэлээд малгүй болсон. Тэгээд энэ хөдөлмөр нийгмийн хангамж хөдөлмөр яамнаас хэрэгжүүлж байгаа одоо малжуулах хөтөлбөр бол одоо нүүдлийн мал аж ахуй соёл иргэншил одоо дээр үнэлж хөгжиж ирсэн манай монголчуудын хувьд тэр тусмаа хөдөөгийн малчтын хувьд бол одоо залуу малчтаа малжуулах нь зүйт юм аа. Өнөөдөр залуучууд маань тэтгэврийн жалга тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн орлого тодорхой орлого алга. Тэгэхээр энэ одоо малжуулах хөтөлбөр бол нүдтэй олсон одоо төр засгийн одоо бодиттой бодлогын хувьд бол би зөв гэж бодож явдаг. Одоо энэ хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа энэ 5 саяын малжуулах бол одоо бас их малчтад 2 сая 500 мянган одоо эргээ төлдөг ч гэсэн 5 сая төгрөгөнд мал авахд бол малчид бол одоо малжих бүрэн үндэслэлтэй тодорхой хэмжээний одоо таваарлаг чанар үйлдвэрлэг ийм мал аваад залуучууд маань яг малжий гэсэн залуучууд бол яг тэр малчтаа олоод малыг нь олгочих юм бол одоо сайхан амьдрал ахуйгаа аваад явж байгаа залуучууд бол олон байна. Энийг бол одоо сумдуудад бол жилд бол 1-2 манай сумд бол сүүлийн жилүүдэд 2 өрхийг малжуулаад явуулж байгаа юм л да. Инхээр одоо нөгөө малчин одоо хаанаас өөрөө малыг авах юм. Тэр өрхийг нь сонгуулад хинийхээс мал авал одоо чанартай мал авах уу? Энэ тал дээр хоёр малчтын хооронд нь холбоо төхөд бол нилээдгүй сайхан одоо яг тусгалаа олсон бие биенийхээ малыг мэддэг учраас нутагссан ийм малаа аваад малжиж өөрийнхөө амьдрал ахуйгаа авч явахад хамгийн сайн хөтөлбөр бол энэ малжуулах хөтөлбөрийг гэж бодож явд юм аа. За тэгэхээр бол яг энэ одоо яг суманд 2 квот ирнэ л дээ. Тэгээд ингээд манай сумын бодлогын хувьд бол 10 оноос хойш бол их голцоо 3-4 дэх багтаа өгсөн. Энд яагаад тэгэхээр яг малжий гэсэн одоо амьдрал ахуйгаа аваа явчих ийм залуучуудаа олж гисэн. Тэгэхгүй бол одоо хот хүрээ яваад хотоос эргээд малжий гэж байгаа сүүлийн үед ирж байгаа залуучууд зөндөө байна. Ерөөсөө л малчны хөвгтөл малчин болно. Мал ахуйгаа аваад явна. Тэгэхээр бол хөдөө амьдрал нь байгаа учраас эднэрийг одоо хөдөөнөө малжуулаа сайхан нүүдлийн мал аж ахуй дээр төшөглүүлээд залуучуудаа хөгжүүлэх юм бол Монгол орн бол одоо хөгжих бас бүрэн үндэслэлтэй. Тэгэхээр энэ малжуулах хөтөлбөрийг одоо нүд тусгалыг болоод хөрсөн дээр нь буулгаад ингээд бид нэр төр засгийнхаа бодлогыг ингээд хэрэгжүүлэх юм бол Монгол улсын одоо залуучуудыг дэмжиж байгаа бас нэг том бодлого гэж бодож байдаг. Манай одоо Өөрөнгө аймгийн Баяндөр сумын 3 дугаар өгийн малчин Цэвэн дэрж гэдэг айлх байна. Тэгээ манай 14 онд одоо энэ малжуулах төсөлд одоо хамрагдсанаар бас амьдрал ахуйг маш их дээшилсэн. Манайх 100 гаруйхан баг малтай бас одоо бол 400-аад баг энэ малын цаа бол 400 гаруй баг малтай болчихоо байж байгаа. Тэгээд энэ бол одоо залуу малчидад бол маш ээлтэй хөтөлбөр л гэж бодож байгаа. Хамрагдсан би одоо Шилийн голын аймгаар явж тэр сургалтанд одоо 14 хоногийн сургалтанд суугаад ирсэн. 14 оны 9 сарын 10-наас 17-ны хооронд тэр сургалт яваад ирсэн. Тэндээс бас малчтаа сэрэгцээтэй юм бас их л байдаг юм байл л те. Бас миний бас мэдэхгүй чадахгүй тэр малын тэр одоо тэдэр бол суурьш мэл одоо юу гарл идэх юм байл л да. Майны бол нүүдэлчин гэдэг доктороос ялгаатай юм байл л те. Өчигдөр нь гайгүй ахал гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээ энэ жил манайх чинь намар энэ дээрээ буусан. Тэгээ хүний хорон дээр ирээ буусан. Тэгээд энэ жил тэгээ хэдэн маданы гайгүй уулчих гэж бодоод тэгэл хоцор нүдлээ тэгэл явчихлаа. Мадын тэжээл яг хэдэн ясан гаргалд шар хамаа сууж авсан нэг жоохон ус хадлаа авсан. Тэгээд малаада тэрүүгээр мал хуугаан тэжээгээл гэж бодоод тэгээ байжлын хэрэд одоо тэгэл хоёулахнаа тэгээ одоо яг нэг нь хондоо яваад тэгэл хөлөө ээжлээ тэгэл хонмоос хараад ингээл ажиллаа. Гэхдээ энэ жил намар бороо ерөөс хараагүй энэ жил гасуу жоохон муух. Бэс одоо тэгээд энэ хүний хоолнд ингэж буучаа тэгэл
цасаараа багтаа энэ чинь цас ихтэй гэж манай зүйл засгүй сайхан байл гэж бодчих шүү дээ. Усундны хувьд Усунд бол одоо гайгүй яваад нэг 2 км яваад нэг удаг дээр усны хэлбэртэй нэг суучгаа тэгээд айлмж тэгээд ээлжлэх хэл уугаад байх юм. Тэгээ одоо энэ малжуулахыг л маш олон хүнд хамрагдаж байгаасай л гэж бодож байна. Одоо яг ингээд залуу малчиж ингээд аав ээж нэгээр орон барайл өгдөг тийм. Яг ингээд саялан мөнгө байхгүй одоо хамгийн гол толгоос одоо Монгол хүнд малал хэрэгтэй. Тэгэхээр энэ залуу улсуудыг л одоо малжуулахад л маш олдны хамруулж байгаасай л гэж бодож байна. Өвөр хангай Дунд Говь Зэрэг аймгийн нэлээд хэдэн сумаар бууж мордож явхад чухам л энэ малжуулах хөтөлбөрийн ач тусын тухай ярих хүмүүс олон байгаа нь саашаалтай. Гэхдээ юм гэдэг хоёр талтай л да. Буцаан төлөлт, зээл, тусламж өөр хэлбэрээр байж болох уу гэдэг саналыг ч хэлэх хүн олон байна. Энэ бүгдийг бид Харьяа Яам тамгийн газар тухайлах юм бол хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд чин зөрөгт уламжилж таатай хариултыг төрөөчийн нэвтрүүлгээр илгээснийг та бүхэн санаж байгаа. Бидний Өвөр хангай аймгийн төвөрг суманд ажиллах үеэр өвөлжилт хийгээд малчдын хөдөлмөр эрхлэлтийн талаар малчид ийм санаа бодлыг дэлгэж байсан юм. Өвөр хангай аймгийн төвөрг сумын малчин Шатбулжингийн Батарч гэдэг хүн байна. 91 оноос хойш өдөөг хүртэл мал малж ирлээ. Инжид өвчлө гарцуул 3 тодорхойроо дээрээ өвлжөөтэй. Хаврал цаг мотохгүй бол гайгүй. Хойтлоор нь бол өөс муутай урангаа сумаар бол. Он тусаад нь усад жоохон гацгтал тавьдаг да говьдаар. Мотортоор явахгүй. Тэр асуудал яаж шийдэж байна? Тэгэл ээлж ороод тэтрээ гараад тэгэл уунда тэр гэдэг. Бараг хуваартай шахав. Нөө хуваартай, цагаан хуваартай л үзэн шүү да. малын таарга төвөрөг. Малын таарга төвөрөгийн чинь сайхан гисэн. Сандаргалсан. Мантэлтүүр уул нь нохтруу гайгүй байгаа шиг байгаа юм. Нохтруутай газар үнэлдэг гэлээд. Гайгүй болол санаж байна тийм. Монгол Манай 12 онд малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдсан. Хотор нүдэл сайн. Тэгээ зуны хаврын сар ургуулаад нүгэл тэгэл залуу малчтыг их дэмжиж тусалж өгж байгаад л их сайхан байгаа та. За залуу малчтаа малаа сайхан мал бол ам тостно гэж сайхан зөөр үг байдаг шүү. Ингээд мал маллахад их ашиг тустай сайхан ажил хөдөлмөр хөдөө чих сайхан шүү. Манай мал маллаарай. Малжуулах төсөл тамаргадаарай. Малжуулах төсөл их хэрэгтэй төсөл хөтөлбөр байдаг шүү. Амьдрал минь үргэлж дээшээ өдөлж дээшилж яддаг шүү. Малжуулах хөтөлбөр тамаргацснаар 12 онд хөтөлмөрийн сайд байсан чин зэрэг гишүүндээ 12 оны төвөрг сумынхаа засаг даргын тамгын газар хамт олонд болон 2 дугаар багын засаг даргасан Жамбал Нямбу даргатаа маш их баярлаж талархаж явдаг шүү. Манай гэр бүлийн зүгээс биднийг дэмжиж тусалж энэ сайхан хөтөлбөрт оруулж хамрагдаж өгсөн. Бид манай гэр бүлийг дэмжижсэн бүх хүмүүст баярлдаг шүү. Дүн өвлийн жавар цуулан хатруулж Монгол орныхон төвийн нутгийг нар зөв тойрон бэлтгэж буй Монгол малчин төсөл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр жаргаж байна. Дараагийн дугаартаа дараагийн нутагт уулзцаая. Монгол Улсын засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Монгол малчин мэдээллийн агентлагтай хамтран бүтээв.